Бэлтгэл бүлгийн математикийн хичээл давтамж үүсгэж тоглох. За 2 өнгөөр давтамж үүсгэж тоглоё. Улаан шар. Улаан шар. Улаан шар. Улаан шар. Улаан шар гэх мэтлэнгээр 2 өнгөөр давтамж үүсгэж тоглож болох юм байна. Одоо 3 өнгөөр давтамж үүсгэж тоглоё. Улаан шар ногоон. Улаан шар ногоон. Улаан шар ногоон. Улаан шар ногоон гэх мэтлэнгээр 3 өнгөөр давтамж үүсгэж тоглож болох юм байна. Одоо 4 өнгөөр давтамж үүсгэе. Улаан хөх шар ногоон. За улаан хөх шар ногоон. Улаан хөх шар ногоон гэх мэтлэнгээр 4 өнгөөр давтамж үүсгэж тоглож болох юм байна. За одоо өнгөөр давтамж үүсгэж тоглосон. Одоо тоогоор давтамж үүсгэе. 1 хөх 2 шар. 1 хөх 2 шар. 1 хөх 2 шар. 1 хөх гэх мэтлэнгээр 1 2 гэсэн тоогоор давтамж үүсгэж тоглолоо. За ингэж тоглож болох юм байна. Одоо 2 3-аар 1 улаан 2 улаан 2 3 ногоон. За 2 улаан 3 ногоон. За тэгвэл улаан 3 ногоон. 2 улаан гэх мэтлэнгээр 2 3-ын тоогоор давтамж үүсгэж тоглож болох юм байна. За одоо дээш нь давхарлаж давтамж үүсгэж тоглож болдог. Энийг бүтээ тоглоё. Улаан шар. Улаан шар. Улаан шар. Улаан шар гэх мэтлэнгээр 2 өнгийг давхарлан тавиад давтамж үүсгэж тоглож болох юм байна. За одоо 3 өнгөөр давтамж үүсгэе. Улаан шар хөх. Энэ дээр улаан шар хөх. Улаан шар хөх гэх мэтлэн 3 өнгөөр дээш нь давхарлаж давтамж үүсгэж болох юм байна. За одоо тоогоор 2 улаан 1 шар. За 1 шар 2 улаан. 2 улаан 1 шар. 1 шар
гих мэтлэнгээр 2-1-ээр бас дээш нь өндөрлөж давтамж үүсэж тоолж болох юм байна. За одоо шар хөх шар. За шар хөх шар хөх гэх мэтлэнгээр бас давтамж үүсэж болох юм байна. За одоо ингээд хүүхдүүд та нар гэртээ тоглоомороо давтамж үүсэж тоглоорой. Баярлалаа хүүхдүүдээ.